Yo, what's up guys? За Retro Station-ы дараагийн бичлэгээр уулзахад татай байна. За өнөөдөр бидний хажууд мэдээж Hot Day баскетболыг хүлгэн бид хоёр өнөөдөр бас маш сонирхолтой бас хүмүүсийн нэг төдийлөн мэдээд байдгүй бифийн талаар бол ярихаар хүрээд ирлээ. За өнөөдрийн ярилцах биф маань бол та нар мэдж байгаа бах те одоо 1960 болон 70-аад оны одоо домогт төвд болох Wilt Chamberlain болон Kareem Abdul-Jabbar нарын хоорондын одоо асуудал, хоорондын одоо дайралцаа, маргаан тийм маргаан энэ талаар ер нь ярихаар бэлдээд байна. За энэ хоёр тоглогчийг ер нь бол одоо карьерийн амжилт, за тэгээд ямар замдалтай, за лигийн бүх цаг үеийн домгууд гэдгээр нь угсаа хүмүүс бүгд мэдж байгаа бах тий. Одоо хэдэн удаагийн авраг, хэдэн удаагийн оноаны авраг тий, MVP гэл одоо Wilt-ийн үлгэр домог шиг ярианууд байдаг бах. Харин энэ хоёр тоглогч ер нь бол зодог тайлаад ер нь бол Wilt Chamberlain-ыг нас орох хүртэл ер нь бол маш тааруу харилцаатай байсан талаар ер нь төдийлөн медиагаар бол тэгж яригадаад байдгүй. Тэгээд юу болж исэн талаар ер нь бол товчхон ретро NBA контентороо бид хоёр ярина. Тэгээд та хэд манай ретро station суугийг бол subscribe хийгээрэй. Тэгээд бид хоёрыг дэмжиж бас лайк, шеэрээ харамгүй өрөө гэж хүсэж байна. Мэдээж манай NBA Lover Boys подкаст маань Swish Original утас дээр явж байгаа хэвээрээ шүү. За окей. Тэгэд Wilt Chamberlain ч юм бол 1959 онд NBA-д ороод ирсэн тий. Тэр үед Kareem Abdul-Jabbar ерөөсөө баг 10 настай жоох хүүхэд байсан гэж хэлдэг. Тэгээд Chamberlain бол 1959 онд орж ирчээд 1961 онд бол нөгөө алтарт үлрэлээ өмөрүүлсэн шүү дээ тий. 61-ээс 62 бол тий. Нөгөө нэг 50 оноод унтчихалдаг. За тэгээ нэг тоглолтын рекорд. За тэр бүхэл ер нь NBA нэг тоглогчийн одоо нөгөө одоогийн LeBron-ы эзэмшдэг нөгөө хамгийн их оног карьерт авсан амжилтыг ерөөсөө 2 жилийн дотор л мань хөвдсөн юм билээ. 25 самбар дундалдаг тий. Тэнгүүтээ 48.5 минутыг нэг тоглолтод дундалж ирсэн гэж байгаа юм. Тэр нь юу гэсэн үг одоо бүрээс амардгүй байсан гэж байгаа юм тий. Ерөөсөө амардгүй нэмээд дээрэс нэмэлт цагуудад хүртэл ингээд орсон хүртэл ингээд стат нэр буусан байдаг. За Wilt бол иймэрхүү доминант карьертэй эхэлсэн. За тэр үед Wilt Kareem Abdul-Jabbar буюу одоо хуучныгаар Лүү Алсендор мань хүн чинь одоо нэрээ 1970-аад он руу орж ирээд одоо шашны 73 онд тийм шашны нөхцөл байдлаас болж Kareem Abdul-Jabbar болгосон гэдэг. Тэгэхээр бид хоёр ер нь бол Алсендор гэдгээр нь бол эхний үед нь яриад явна. Kareem тэр үед 7 фит өнөдөртөө ер нь бол 13 14 настай хүүхэд байсан. За тэгээ энэ хоёр маань бол хамгийн анх 1962 оны 100 Нью-Йоркийн алтарт Rucker Park-т уулзж исэн гэж тэмдэглэсэн байт юм бэлээ. Тэр үед Kareem сакс тоглодог, Alcindor маань бол нэлээд сакс тоглоод бас танигдсан тий. Wilt шууд анх хараад мань одоо хүүг бол таньсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ярилцаад ер нь тэрнээс хойш ер нь бол ахан дүүс шиг айгу дотн болсон гэж байгаа. Wilt NBA-д бол суперстар байсан. За тэгээ баячгийн ирээр өөр нэг гэсэн jazz club-тай болсон тий. Тэгээд Wilt-ийн хувьд бол jazz club-тай болсон. Дээрээс нь нөгөө маш их олны анхаарлыг авч ирсэн учраас маш их нөгөө найз хүүхнүүдтэй тий маш их найзуудтай гэдэг маш их тийм хүрээлэл дунд бол байсан. Тэгээд үүн дээр нь бол мэдээж Лүү Алсендерийн хувьд бол тийм дарах хүүхэд байсан. Ер нь ичимхий тийм дарах хүн хүүхэд байгаа. Тэгээд анх удаа тийм клубын амьдрал руу ер нь бол баг тий 14 15 настай хүүхэд. Тий 18 хүрээгүй байхдаа Wilt Chamberlain клубд ороод мань хүн амьдрал сургасан гэж байгаа байхгүй тий. Тэгээ бас сонирхолтой нэг юм нь юу гэхээр одоо нөгөө 18 тал юм чинь нэг охиныг одоо крашлж исэн байгаа байхгүй 18 хүрэхээс өмнө. Тэр нь болохоор Wilt Chamberlain бол хуучин найз охтуудын нэг нь байсан гэж байгаа. Тэгээд тэр нөгөө Wilt-ийн алдарт тоо байдсан шүү дээ тий. 20 мянган хүүхэнтэй уулзсан унтсан гэдэг. Тэр тооных нь нэг хэсэг. Тэгээд мэдээж Wilt-ийн амьдралыг одоо домог үлгэр домог мэт бол ярддаг л та. Тэгэд 1965 онд бол Kareem маань бол 10 жилээ төгсөөд Америкийн бол их сургуульд ороод UCLA-ийг сонгосон. За тэгээд тэнцэнэ 4 жил тоглолоод NBA-д бол драфтлагдж байгаа. Тэгээд юугаа Лүү Алсендор бол угаасаа гайхамшигтай тийм ахлах сургуулийн суугч байсан тий. Тэгээд шууд UCLA руу явж байгаа. Тэгэхээр одоо нөгөө Wilt-ээс бол холдож байгаа гэсэн үг байхгүй. Баруун ирэл рүү явж байгаа байхгүй. UCLA бол юу Калифорни мужид байрлалдаг шүү дээ. Wilt чинь тэр үед нөгөө Филадельфиад гэсэн үе шүү дээ. Тэгээд
4 жил UCLA-д бүх рекордыг эвдсэн, 3 жил 3 төрүүлсэн, 3 удаа оны шилдэг тоглогч болсон гэх тээ. Нөгөө Вилтийн Каримийн хувьд бол коллежийн энэ 4 жил бол үнэхээр одоо гайхамшигтай. Магадгүй бүх цагийн хамгийн шилдэг коллежийн зөвлөгчтэй өнгөлдөг тий. За тэгээд ахын дүүс байсан хүмүүс мөн жоохоо хол харилцаатай болоод тэгээд 1969 онд NBA-д орж ирснээр одоо яг тэр онуудад нь болохоор Билл Рассел зоддог тайлж таарч исэн. Тэгээд ер нь бол NBA-ч тэр үзэгчд ч тэр одоо шинэ rival-ыг үзэхээр одоо бэлдсэн гэж хэлэхэд болно. Александр Алидины 22 наснд одоо 90 цент хүрсэн тий. Вилт бол жоохоо харих тийшээ хандцсан. Одоо Lakers-д орсон үе шүү дээ. Тий 34 настай болсон байсан шүү дээ. Тэгээд Вилт ерөнхийдөө бол NBA-д одоо тавтай морил гэж хэлээд энэ хоёрын анхны тоглолтуудыг бол маш сонирхолтой болж исэн гэж бол ярьдаг. Тэгээд Карим бас нэг юундаа ярьсан байдیں۔ Ярилцлаганда тэр нь юу вэ гэхээр миний амьдралдаа тоглож исэн хамгийн хатуу тоглолт бол Вилтийн эсрэг хамгийн анхны тулж исэн тоглолт гэж бол хэлсэн байдаг. Тэгээд энэ хоёрын тоглолтын арга барилыг одоо яриул зүүрлвэл юу гэж зүүрлэх вэ? За, Вилт бол илүү тийм одоо хүчний тий илүү тийм доминант тоглогч бол байсан. Харин Каримийн хувьд бол илүү тийм ур чадвар, илүү тийм биеийн хүч биш, ур чадвар дээр суурилсан ийм тоглогч бол байсан шүү дээ. Одоо нөгөө финес гэж ярьдэн шүү дээ. Яг зөв тий. Энэ ийм арга ивээр тоглолдог. За тэгээд илүү ийм sky hook-ийг бол мэдж байгаа бах тий домогт. Одоо тэрийг нь Will Chamberlain бол нэг тоглолтод 2 блоклж хийсэн гэдэг бас ам яриа үүд юм билээ. Тэр нөгөө нэг бичлэгч юм байдаг шүү дээ. Яг нэг товтлогон дээр 2 дараалал блокт. Тэгэхээр тэр бас үнэхээр бас гайхамшигтай 2 блок бол байдаг. Тэгээд энэ хоёр маань бол мэдээж 71 оны Western Conference-ийн финалд тулж байгаа. Тэр үед Milwaukee Bucks бас West-д байсан гэдгийг. Тийм, Milwaukee Bucks West байсан. Тэгээд энэ хоёр маань бол тулдаг. Яг тухайн жил бол угаасаа Bucks бол үнэхээр гайхамшигтай байсан. Bucks чинь 66-16 гэдэг үлрэлийн амжилттай. Тэгээд Oscar Robertson бас үнэхээр анхны жилдээ нэмж байгаа. За дээрээс нь Kareem Abdul-Jabbar ердөө 2 дахь улиралдаа онооны авраг бас MVP болж исэн улирал байгаа. Нөгөө талд болохоор Lakers ч бас нөгөө нэг мөрөөдлийн бүрэлдэхүүн бас бүрэлдэхүүлсэн байсан шүү дээ. Elgin Baylor байсан, Jerry West байсан гэх тээ. Гэтэ Gail Goodrich. Тэр цувралд бол яг нөгөө Baylor болон Jerry West хоёр гэмтлийн улмаас улирал нь дууссан. Тэгэхээр тэр цуврал бол илүү одоо нэг тал руугаа хэвээсэн цуврал болсон тий. Тэгээд яг ч аргагүй 4-1-ээр бол Bucks тухайн цувралд бол ялж тэгээд финалийн цувралд бол Washington Baltimore-сыг хоцсон. Тий, шүүрдэг санагдчих шүү тий. Тэр жилийн Bucks ч баг плей-офф 1 л 2 л очигдсан гэж бол. Тэр чинь бүх цаг үеийн хамгийн шилдэг багт нэг шүү дээ. Тэгэд Will Chamberlain-ыг бол статарч тэр илүүрхсэн. Гэхдээ Lou Alcindor тэр цувралд 25-17 гэдэг статыг дундчилсан бол Will тэр цувралд 22-19 гэдэг. Багийн 2 онооны лидер нь байхгүй ч гэсэн багаа оноо авалтаар тэргүүлсэн. Тэгээд 3 дахь тоглолтын дараа бас нөгөө юу гэдэм бэлээ. Эхлээд эхний 2 тоглолтын дээр Bucks очоод 3 дахь тоглолтын дээр Lakers зөрөөд очиж байгаа. 3 дахь тоглолтын дараа одоо юу гэдэм Lou Alcindorтэй бол жоохон trash talk хийсэн гэж байгаа Will-т. Одоо чи хангалттай чанга хатуу тоглож чаддгүй одоо тий чиний товтлооны өвч плей-оффт мууддаг ч юм уу тий. Тэр тоглолтын хариу бол 4 дахь тоглолтод Lou Alcindor 31-20 гэсэн статыг үзүүлж за дээрэс нь товтлоон 70%-тэй товтлж бол маш том чанга хариу бариад улмаар 5 дахь тоглолтод дуусгах гэсэн юм байлээ. За ингэснээр бол цувралын харьцаа бол ерөнхийдөө 1-0 гэсэн харьцаад байгаа. Lou Alcindor карьертаа тэргүүлж эхэлдэг. За дараа жил нь бас энэ цуврал маань бол рематч гарсан. Дахиад бүсийн финалд болсон. За тэр жил Alcindor маань бол бас NBA MVP болсон, 2 удаагийн MVP болсон. За өмнө жил нь авраг болсон тий. Ерөнхийдөө NBA-ийн бараг хамгийн шилдэг тоглогч болцсон байсан гэхэд тэглэг бах. Буруудахгүй байх. Тэг яг тухайн жил бол Lakers арай эсрэгээр гэмтэл бэртэлгүй байсан тий. Jerry West бол маш гайхамшигтай формтой бол байсан. Дээрээс нь Will-ээс гадна нөгөө хин Gail Goodrich байсан, Pat Riley байсан гэдэг. Яг одоо оргил Lakers болыг тулж ирсэн дээ тухай. Тийм нөгөө 69-13 хийгээд Lakers-ийн хамгийн түүхэн хамгийн өндөр амжилт гэдэг нь шүү дээ. Тэр жилдээ бол гаргаж ирсэн. Тухайн жил чинь Bucks бол 63 хождог санагдаж шүү тий. Тэгээд энэ хоёр маань бол дахиад бүсийн финал дээр туулаад хоцсон нь бол New York Knicks-тэй бол тоглох байсан. За энэхүү цувралд бол Lakers 4-2-оор хожиж байгаа. За гэхдээ энэ цувралд хин илүү байсан бэ гэхээр
мэдээж бас Карим байсан. Энэ зуралд Will Chamberlain эсрэг 33-17 5 дамжуулт гэдэг ийм доминант статыг дундчилсан бол Will тэр зуралд ердөө 10 оноо дундчилсан ч 19 самбар 3 дамжуулт гэдэг бас. Ер нь илүү багийн тоглогчийн хувьар ялсан гэхэд. Will бол тухайн үед бол нөгөө довтлооны байр сууриа бусдаа шилжүүлээд би зөвхөн Каримыг хамгаална гэдэг ийм одоо үр даалгавартай бол байсан. Тэр ч утгаараа тэгээ 6 дахь тоглолтод бол Will Карими эсрэг бол Карим гинэ Бакс эсрэг бол нийтдээ 10 хаалт хийсэн гэдэг стат байдаг. За тэгээ мөн тэр цувралын хамгийн өндөр оноо бол 24 оноог авч улмаар цаашаа NBA-ийн финалд Нью-Йорк Никсийг ялснаар Jerry West анхны NBA авраг. За Will 2 дахь финалийн MVP болоо 2 дахь авраг. За Lakers ер нь бол түүхэндээ 6 дахь аварга авч байгаа тийм үйл явдал болсон. Тэгээд тэр 6 дахь тоглолт бас их гоё юм билээ. Би бас тэр юуг нь хальт харсан чинь 4-р үед 10 оноогоор баг хожигдож байгаа. Will болон Lakers барьж хожид юм билээ. Тэгэхээр бас Will яг тэр 6 дахь тоглолтод бол тэр Lakers-ийн ерөнхий менежер тухайн үед хэлэхдээ бол Will-ийн Lakers-ийн карьер дахь хамгийн шилдэг тоглолт гэж ер нь бол дурсан байдаг шүү дээ. Тийм нөгөө одоо юу гэдэг Will-д магадгүй 50-60 оноо авчихсан тоглолт байдаг ч гэсэн яг энэ тоглолт бол хамгийн импактфул тоглолт гэж ярьдаг. За улмаар дараа жил нь бол Lakers дахиад финалдсан ч одоо яг Нью-Йорк Никсийг бараагүй. Тэгээд Will Chamberlain-ыг бол зодог тайлцсан байгаа 7-3 онд. Bucks болохоор эхний тойрогт Warriors дажигддаг тий. Тэгээд Bucks-ийн бүрэлдэхүүн ерөнхийдөө бол Oscar Robertson бас зодог тайлаад ер нь бол жоохон таар болчихж байгаа. За тэгтээ гол нь энэ хүртэл бол энэ хоёр тоглогчдын хоорондын beef бол тим амир гайгүйсэн. Ер нь зөв биендээ хоцсонд нь баяр хүргээ. За хувц сойрох өрөөнд нь очиж баяр хүргэдэг. Биендлэг мессеж явуулдаг те. Хүндэтгэлтэй байсан гэж хэлж болно. Яг өмнөх шиг ах トゥ усын харилцаатай биш байсан ч гэсэн ер нь бол бинийгээ зүгээр өрсөлдөгчийн өөр хүндэлдэг бол байсан үе те. Тий. Одоо юу гэдэг Will бол ахын хуваар л дүүтэйг бол trash talk хийжсэн. Болж таарсан. За гол маргаан асуудал маань яасан бэ гэхээр Карим 1978 онд лөө те Лос Анжелес Lakers руу одоо солилцоогоор очсон. За тэгээд ерөнхийдөө бол Will-тээс хойш бол анхны одоо суперстар тоглогч Lakers төрж байгаа байхгүй те. Улмаар бол Каримийн Lakers дэх карьер бол ер нь бол амжилттай өнгөрч явсан. Одоо үргэлжилсэн. За онооны авраг болсон. За MVP-гээ нэмсэн те. Magic Johnson-ны хамтаар 1-2 баг дахиад 5 цом авсан шүү дээ нийтдээ. За тэгээд 1983 онд Will Chamberlain-ы одоо нийт оноо энэ карьерийн онооны рекордыг бол 83 онд бол эвдэж байгаа. 84 онд шүү. Тэгэд тэр тоглолтод бол Will-ийг бол очоогүй гэж ярьдаг. За харин дараа нь болохоор Lakers гэртээ их тоглолтод бол Will ирж баяр хүргэсэн гэж бол яригддаг. За тэрнээс өмнө болохоор юу болсон бэ гэхээр ерөнхийдөө нэг ийм юмд нь Will Chamberlain дургүй байсан юм шиг үлээ. 1960 онд мэдээж одоо сонин сэтгүүл NBA чинь тийм том лиг болоогүй байсан шүү дээ. Сонин сэтгүүл зөвхөн радиогоор ингээд статууд яригддаг. Карим ерөнхийдөө яг медиагийн бүүстэл байгаа үе дээр хамгийн том од нэсэн болохоор одоо бүхэл хүмүүс ингээл Карим ийм Карим тийм гэл те. Дээрэс нь Will Chamberlain эсрэг бол ингээд янз бүрийн яриануудыг гаргаж ирсэн. Жишээлбэл Карим Will-чиг олон товтолдог байсан болол ялгаагүй л 50 оноо дундчилсан. Карим илүү тоглогч, Карим илүү ялагч гэх те. Will-ч ерөөсөө карьертаа хоёр л аврагын цомтой байгаа шүү дээ те. Тэгээ ер нь хэвлэл мэдээлэл болон лиг, фэнүүд бүгдээрээ ер нь бол илүү Каримыг болон илүү бүүсэлдэг үе байсан те. За тэрэн дээр Will-т бол автобиографи гэж ярьдаг. Өөрийн нөгөө бичмэл намтар ном те. Тим ном 1983 онд бас гаргаж ирсэн юм байлээ. За тэрхүү номонд юу гэсэн бэ гэхээр Каримыг Will-т ерөнхийдөө бол эд үедээ надаас бол илүү тоглогч бишээ. Тэр хангалттай сайн самбараас бөмбөг авдаггүй. За тэр бас хангалттай чанга хатуу тоглолттой биш одоо ийм юу гэдэг над шиг элит хэмжээний хамгаалагч бишээ гэж бол ярьдаг. Тэр сайн юмнаа түүхчүүж болно. Тэр одоо юу гэдэг миний рекордыг эвдсэн ч гэсэн тэр одоо юу гэдэг пик үеэрээ надаас илүү бишээ гэж бол бас дурдсан байдаг. За энэ үеэс эхлээд бол ерөнхийдөө биф маань бол хамгийн яг оргил хэсэг дээрээ орж эхэлж байгаа гэсэн. Тий. Энэ хоёрын хувьд бол ер нь за талбай дээрх одоо хоорондын маргаан, хоорондын одоо асуудал бол нэг юм байсан. Харин тэрнээс
сагсны талбаас гадна бол маш асуудал бол маш их бол байсан шүү дээ. Тэгээд Вилтийн хувьд бол мэдээж 1968 онд тухайн үед Америкт нөгөө улс төр бол нийгмийн хувьд их ороо босгоо юу байсан. Вьетнамын дайм болж исэн. Дээрээс нь нөгөө Мартин Лютер Кинг өгдөг шүү дээ. Алуулдаг тий. Тэгээд Мартин Лютер Кингийн үеэс эхлээд ер нь Карим нөгөө тухайд өөрсдийн одоо өнгөт арьстай хүмүүсийн төлөө дуу хоолой их болж нийгмийн их итгэх зүтгэлтэй хүн байсан бол харин Вилтийн хувьд бол тийм байгаагүй. Ер нь өөрийгөө тийм энтертейнер гэж боддог. Тийм. Тэгээд тухайн үеийн нөө ерөнхийлөгч биш нөө ерөнхийлөгч асан Никси идэртэй айгүй их уулздаг тий. Тэгээд ер нь бүгд найрамдах засаглалыг дэмждэг тийм хүн байсан гэж бол яригддаг. Тий. Тэгээд нөгөө Мартин Лютер Кингийн одоо оршуулгын ёслол дээр Will Chamberlain ерөнхийлөгч та Мартин Никсонтэй Ричард Никсонтэй зуг очдог. Энэ бол одоо маш их медиаг их гайхшиг төрүүлж ирсэн. Тэгээд энэ үүнд нь бол мэдээж Каримууд их дургу байсан. Өөрийнхөө одоо тэг ах トゥ одоо тэр хар арьстай комьюнитигээс урлаа гэдэг хүртэл бүр тийм айхтар дургу зэвүүслийг бол их Вилтийн өмнөөс бол хурж исэн. Тэгээд тэр утгаараа ер нь мань хоёр хүний хувьд улс төр бол нийгмийн тэр карьер, нийгмийн одоо үзэл бодол хандлага бол их өөр бол байсан тий. За дээрэс нь Вилт мэдээж эмэгтэй хүмүүс дуртай байсан гэж ярьжсэн тий. Бас нэг өөрийн намтардаа бол яг хар арьстай эмэгтэйчүүд илүү одоо амархан тий. Амархан ингээд уулздаг учирдаг одоо тий та хэд мэдж байгаах. Цагаан арьстай эмэгтэй болохоор илүү өөртөө нөө селф респекттэй ч юм уу тий. Тэгэд бас өөрийн талын өнгөт арьснуудыг бас ингээд доромж маягийн утгаар хэлсэн гэдэгт нь бас Карим маш дургүй байсан. За тэрийг Карим яасан бэхэр Карим өөрөө яг лигийн авраг болж яг эд үедээ бас өөрийн гэсэн намтар номоо бас бичиж гаргаж ирсэн. Тэрэндээ бас Вилтийн эсрэг хариу цогцолтуудыг болсон өгч бичсэн байт юм байлээ. Тий. Энэ хоёр ер нь бол карьертаа 2 удаа намтар ном гаргасан байдаг. Тэгээ хоёулын дээр нь ер нь бол бүгд бие биенийхээ эсрэг те одоо эмийг бол битсэн байдаг. Тэгээ ялангуяа 1990 онд гарсан тэр Вилтийн Каримийн нөгөө сүүлийн намтар номон дээр бол бүр маш уртаар одоо нэг бүлгийг бүр Вилтэд зориулж. Гарчиг нь болохоор To Open Letter to Wilt Chamberlain гэдэг. Chamber биш Chamberlain гэсэн байдаг. Chamberlain гэдэг ийм гарчигтай хүртэл ер нь бол тийм Вилтийн эсрэг аргументад дэвшүүлсэн. Тэгээ бүр 3 хуудас одоо баг ийм захиа битсэн гэж байгаа Вилтэд зориулж. Тэр захианы ер нь гол утга санаа нь бол би бол багийн тоглогч, би бол ялагч тоглогч байсан. Харин Вилт бол илүү ялагдагч, лүүзер байсан. Дээрээс нь хамгийн тэр чангаар хэлсэн түүний хувьд стат хөөсөн уйлынхаа жаал байсан гэдэг. Stats and all гэсэн байдаг шүү дээ хамгийн сүүлд. Уйлынхаа жаал байсан гэдэг зүйлийг бол бичсэн нь бол нэлээд бүр шууган болж байсан тухай үедээ тийм. Тэрнээс өмнө болохоор бас Вилт 88 онд байна. Одоо яг Каримийн зодог тайлхтай зэрэгцээд бас яг ном бичгтэй болохоор одоо онооны аваргыг жишээлбэл Карим 20 жил тоглож ивдсэн. Би бол эд үедээ бол ямар ч асуудалгүй байсан. Би энэ рекордыг илүү хол тогтоож болох байсан ч гэсэн би илүү багийн тоглогч болохын тулд би илүү ялахын тулд оноо авахыг болиулж гисэн. Харин Карим бол 20 жилийн турш оноо авсаар л ирсэн гэж бол бас шүүмжилсэн байдаг. Тэгээд энэ хоёр залуугийн маань карьер ер нь бол хоёулаа өндөрлөөд тэгээд энэ одоо хоорондын маргаан, хоорондын зөрчилдөөн болно. Хэсэг ер нь бол гайгүй болсон тий. Тэгээд бүр 1990 оны сүүлээр энэ хоёр чинь цуг реклам тоглодог. Тэгээд тухайн үед тоглохдоо энэ хоёр бас бие биенийхээ асуудал ойлголцоогүй асуудлаа ярилцаж тий бие биенийг ойлгож ер нь бол явсан байдаг. Тэгээд 1999 онд мэдээж Will Chamberlain харамсалтайгаар бурхан болж тэгээд тухайн үед Вилтийг бурхан болоход Карим бол Вилт бол бүх цагийн хамгийн явстай шилдэгүүдийн дээрсэн дүүний тоглогч байсан гэдэг. Тэгээд түн шиг хин нэг бид нар дахиж хизээж харахгүй гэдэг. Оруулснараа энэ хоёр одоо тоглогч ер нь бол биф ер нь бол дуусан гэдгийг бол Карим бол мэдэгдсэн хамгийн сүүлд нь. Тэгээд ерөнхийдөө тэгэж ярьдсан байлээ. 96 97 оны All Star-аар бүх домгуудыг одоо ингээд 96. Тий 96 онд те бүх домгуудыг одоо авчираад
шилдэг тайвгийн хүндэтгэл үзүүлдэг шүү дээ. Тэр үеэр энэ хоёрыг буцаад ингээд хэвийн харилцаатай болоод эргээд одоо яг олон жилийн дараа одоо бие биентэйгээ одоо нэг буцаад ах トゥ угийн харилцаатай болсон гэж бол ярьцгаад юм байлээ. Ах トゥ усын харилцаанаас эхлээд өрсөлдөгчд болоод тэгээд дараа нь бүр бие биенийг урагч те бүр тийм муухай үгээр хэлэхдээ тулаад тэгээд сүүлд нь энэ хоёр карьерийн замналт төгсгөлд буцаад эвлэрсэн ийм одоо сонирхолтой хачин түүхүүд байдаг те. Гоё ч юм шиг бас гонигтай ч юм шиг түүхүүд энийг байгаа байхгүй. Одоо юу гэдэг бид нар ингээл орчин цагийн ингээл тоглогчид бол одоо харьцангуй биф нь гайг болцсон шүү дээ. А тухайн үед бол яг ингээд сошиал медиа ч авахгүй юм байхгүй. Тэгээд хоорондоо ингээд номон дээрээ бичиж ингээд шууд явдаг гэсэн байхгүй. Одоо бол ингээд хин нэг рэпер бол хүсвэл нэг өдөр дуу биччихдэг. Тэгсэн эдгээр хүмүүс маань бол бүр ингээд нилээн хол ингээд байж байгаа. Одоо бол зүгээр нэг тоглох зүгээр юу Twitter дээр л юм бичээл тэгээд тэр чинь тэгэл баярлал шүү дээ. Баярлал болол те. Тэгэхээр энэ бас одоо юу гэдэг нь лигийн түүхэнд бас сонирхолтой. Гэхдээ бас хүмүүс мэдэхгүй байж магадгүй гэдэг учраас бол бит хоёр бол ретро стейшн, ретро NBA контентоор бол ярьлаа. Тэгээд дараа нь бас нэг иймэрхүү сонирхолтой бифүүдийг бас оруулаад явна гэж бол хичээж байгаа. Тэгээд биф буюу одоо зөрчилдөөн те маргаалтаа те. За тэгээд өнөөдрийн дугаартайгаа хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд Cost хүлгэн маань бас өнөөдөр бас ирсэнд баярлалаа. Тэгээд Retro Station суугаа таад бас лайк, subscribe дарахаа мартваа. Гол нь subscribe дарж иж дараа чинь бичлэгүүд хурдан орно. Тэгээд биднийг бас дэмжээрэй. Тэгээд арын ажил тусалж байгаа бетодоо бас баярлалаа. Тэр цаана юу хийж байгаа юм бэ тэгээд тийм бит хоёрын камерыг хинал сууж. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Cheers. За баярт.